Хаяцгаа ойрд gossip бичлэгээрээ уулзаагүй нийт 3 gossip ярихаар бэлдсэн. Эхнийх нь болохоор Benny Blanco-гийн хэртэй уулны тухай гэх юм үнэтэй ямар сони юм бэ. Хоёр дахь нь болохоор Cat-ийн Mano хамтлагаасаа гарах тухай болон Даниэлагийн аав нь Маног одоо ад үзэж байгаа. Тэгээ гурав дахь нь болохоор Blackpink-ийн шинэ дуу, шинэ цомог дахиад Jisoo ад үзэгдэж байгаа тухай ярина. За Benny Blanco Selena Gomez-ийн нөхөр рэпер Lil Dicky-тэй хамтраад Friends Keep Secret гэдэг одоо ийм подкасттай болсон. Тэгээ энэ подкастынхаа эхний дугаарыг цацсан. Friends Keep Secret гэхэр ч одоо найзууд нууц хатгалдаг гэдэг нэртэй ийм подкаст байгаа. Тэгээд ийм YouTube channel нээсэн байсан. Тэгээ эхний дугаар нь 2 сарын 24-нд цацагдсан. Тэгээд Lil Dicky-гийн гэртэн битсэн байлээ. Тэгээд зочинтой. Тэгээ хоёр хөтлөгч нь болохоор Benny Blanco, Lil Dicky хоёр. Тэгээд тэр эхний дугаарын зочин нь болохоор эмэгтэй хүн байсан. Ер нь подкаст ер нь эхлэхдээ л айгүй юм. Одоо арай л юу гэх юм бэ? Задгаа эхэлдэг юм уу? Задгаа гэдэг нь одоо яг юм одоо хувцсан задгаа ч юм уу, ярианыхаа сэдвүүдэн задгаа гэсэн утгаар биш. Одоо усанд орох, бие засах гэдэг чим хүний нүднээс далд хийдэг зүйл шүү дээ. Тэг эхлэхдээ л Lil Dicky 0-д ингээ хаалга онгорхой бие засж байгаагаар эхэлдэг. Тэгээд Benny Blanco болохоор Lil Dicky-г ингээд буудан дээр нь суудсан тэг асууж байгаа байхгүй юу? Ямар нэгэн дүрм байгаа мó? Одоо юу гэдэг хараал хэлэхдээ ч юм уу? Хийгээ гадагшлуулах бол тий унгах бол ямар нэгэн юм дүрэн байгаа юу гэсэн чинь Lil Dicky do whatever you want буюу хүссэн зүйлээ хий гэж хэлдэг байхгүй юу. Тэгээ Benny Blanco тийм үү гэснээ яг нуруунд дээр ингээ микрофон зүүцэн. Тэгээд энийг микрофон дээр сонсогдох үгүй үзэл та гэснээ. Яг бөксөө буудан дээрээс өндөлгөөд тэгээ камер руу харуулж агаад унгадаг. Wait, see if you guys can pick this up. Тэгээд хажууд нэмэгтэй зочноо сууж байгаа. Тэгээд тэрний хардаас маш бохор ийм бараг тавчиг өмссөн юм шиг, улавч өмссөн юм шиг тийм хавхаар хүлийн уул харуулдаг. Тэр хүлийн уулаа яг зочин руугаа харуулад суугаад байдаг. Яг энэ хэсэг бол бүр үнэхээр их хүмүүсийн анхаарлыг татсан, аюул олон хүмүүс шүмжилсэн. Тэсүүлдээ Benny Blanco-г одоо заваан, бохор гэл одоо шүмжилж байгаа шүү дээ. Тэнгүүтээ энэ шүмжил нь дараагийн шат руу ороод Selena Gomez-ийн эр хүний сонголтыг нь бас шүмжилж эхэлсэн. Ийм эр хүнтэй байна гэхээр Selena Gomez өөрийгөө яаж үнэлдэг байх уу гэх мэтчлэн. Ямар ч сан Selena Gomez-ийн зүгээс одоо яг энэ бичлэг одоо яг бичлэг хин цааш яг энэ бохир уул гэдэг энэ зүйл интернет дээр viral болоход Selena Gomez тэр өдрөө шууд story хийсэн. Тэгээ Benny Blanco-г үнсэж байгаа зургаа story дээр хийгээд тэгээ энэ залууд би өдрөөр бүр л илүү дурлаж хайрлаж байна гэж story хийсэн. Одоо өөрөөр хэлбэл ингээд би энэ залуугийн талд байгаа. Тэгээ энэ миний хайртай хүн, миний нөхөр гэж өмөрсөн. За тэгээд энэ яг одоо хил амны үеэр Benny Blanco Jimmy Kimmel-ийн нэвтрүүлэгт орсон. За тэгээд мэдээж одоо энэ viral болж байгаа одоо энэ хэсгийг ингээд Jimmy Kimmel хөтлөгч нь Benny Blanco Lil Dicky хорт үзүүлж байгаа хгүй гэсэн чинь Benny Blanco өөрийгөө өмөрөөд ингэж хэлсэн. Хүмүүс намайг заван бохор хүн гэж айгүй хэлсэн. Тэгээд энэ юрдөөс худлаа зүйл үнэн биш. Тэгээд шууд гутлаа тайлаад хөлийнхаа уулыг үзүүлсэн. Би юм цэвэрхэн үлтэй гэд. Тэгээд яагаад одоо миний уул тийм болцсон байсан бэ гэхлээр Lil Dicky-гийн гэрийнхэн шал айгу бохор байсан. Тэгэд би тийм одоо хөлтөй болж таарсан. Түүнээсээ би ингээ өдөр тутамдаа хөлөө угаахгүй яваад байдггүй гэд. Тэгэр нь бол гэхдээ бас яг хүмүүсийн дургуг хүргэсэн дахиад нэг зүйл нь гэх юм бол за дургуйч гэж тийм сэжгийг хүргэсэн нэг зүйл нь гэх юм бол Benny Blanco тэр бохор хөлөө буудан дээр нь тавьчаад тэг буудан дээр нь арчлаад исэн. За тэгээ бас нэг хүмүүсийн таамаг болохоро анханасаа одоо яг албаар тэ бохор хөлтөөгөө мэдчихэд за ер нь энүүгээрээ ингээд подкаст хийчихэл та гэдгсэн гэж байгаа байхгүй юу. Түүнээс угаасаа тийм заван хүн гэсэн үг биш. Зүгээр ингээд юу гэдэг хүмүүс угаасаа хүнийг ингээд амар шүмжлэх дуртай, бүр бөөнөрөө дайрна. Тэгээд яг тэрийг нь батлах гад гэх юм уу. Тэр нь хараа хүмүүс зүгээр юм шинэ подкастыг ярихгүй зүгээр хүлний уулыг ярьж байгаа гэдгийг ингээд батлах гад албаар тэгэж подкастаа эхлүүлсэн гэсэн ийм тамаг байсан. Энэ бол ерөнхийдөө айгүй үнэн шүү дээ, тий. Ер нь сошиал орчин дээр хин нэгэн алдаа гаргахыг ингээд хүлээгээд байж байгаа хүмүүс байдаг. Тэр алдаан дээр нь дөрөөлөөд ингэдэг гэдгийг ингээд батлах гэж хичээж байгаа ийм үнцэг байж магадгүй гэсэн. Тэгээ ер нь бол яг олон танил хүмүүсийн амьдралыг ингээд сонирхол тий. Одоо ингээд ховжиг болгоол сонирхогч гэсэн ер нь бол өөрийнхөө амьдралыг алдах хэмжээнд өөрийнхөө амьдралаас илүүгээр ерөн одуудын амьдрал хинтэй болцож яаж нээж хиний уул халтар байна гэдэг дээр тийм их цагийг донтож бодож өнгөрөөж болохгүй гэдэг бас нэг ийм мессеж яваад байна. Benny Blanco-гийн тухай бас нэг сонирхолтой юм хэлэхэд угаасаа Lil Dicky-тэй хамтраад энэ подкаст хийж байгаа шүү дээ. Lil Dicky-тэй үерхдэг байсан гэдэг цуурхал байдаг.
За ер нь бол яг Benny Blanco-гийн зүгээс яг өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг бол хизээж зарлаж байгаагүй. Яг одоо straight юм уу, bisexual юм уу гэдгийг хэлж байгаагүй. Албан ёсоор мэдэгдэж байсан үерхэл нь болохоор Elsie гэдэг модель бүсгүйтэй болцчихсэн. Тэгээ энэ чинь бас айгүй хил хамтай байсан. Энэ Elsie гэдэг нь яг Hailey Bieberтэй үнэхээр адилхан. Тэгээд нэг юм сонирн болоод байгаа шүү дээ. Яг ингээд Benny Blanco Justin-ы эхнэр шиг хүнтэй үерхчихсэн. Justin болохоор Benny Blanco-гийн эхнэртэй нь үерхчихсэн. Гэ бас нэг юм дөрвөлж юм. Тэгээ энийг хүмүүстээс аягүй холбож тайлбарлаадсан. Selena Gomez Benny Blanco-г сонгосон шалтгаан нь Hailey-тэй адилхан хүнтэй үерхчихсэн болохоор бла 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 гэд тийм аягүй юм хамааралтай ч юм уу хамааралгүй ч юм уу мэдгүй л л амарчсан хүмүүс ингэж аягүй холбоод байсан. Дараагийнх нь болохоор Cat's-eye хамтлагийн маноо хамтлагаасаа гарах тухай. За би Cat's-eye хамтлаг яаж одоо бүрэлдэжсэн тухай ингээ 2 парт бичлэг оруулж ирсэн баха. Тэгээ манайг хамтлагаасаа гарч байгаа тухай бичлэг хийгэрээ гэсэн. Тэгэд би нэг их хүн сонирхгүй байх гэж бодож ирсэн чи айгүй олон тийм хүсэлт ирсэн болохоор ингээд энэ тухай ярьж байна. За 2 сарын 20-нд буюу 7 хоногийн өмнө Cat's-eye фэнүүдэд ийм мэйл ирсэн. За тэр мэйлэн дээр нь болохоор маш удаан нухацтай ярилцсны эцэст хамтлагийн гишүүн манаа хамтлагаасаа төр завсарлага авч эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй болсон гэдэг энэ шийдвэрт хүрлээ. За тэгээ энэхүү шийдвэрийг хамтлагийн гишүүд маш их хүндэтгэж байгаа. Тэгээ Cat's-eye фэнүүдтэй болон бие биенээ гэсэн хിവэрэ байх болно. Хуваарийн дагуу үйл ажиллагаанууд ямар ч завсаргүй, саадлахгүй үргэлжлэх болно гэдэг имэйл байсан. Тэгээ ер нь бол манайг хамтлагаасаа төр завсарлага авч байгаа эрүүл мэндийн шалтгаанаар гэсэн одоо имэйл байгаа шүү дээ. За тэгсэн чинь фэнүүд үнийг ердөөсөө хамтлагаасаа гарч байгаа биш, манайг ингээ баг багаар хамтлагаас нь зайлуулж байгаа, арчиж хайж байгаа ийм зүйл гэж таамаглаж байгаа. Энэ бүх юунаас эхэлсэн бэ гэхлээр одоо 20-нд одоо ийм мэйл очиж байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь 2 сарын 17-нд The Cut гэдэг сайтн дээр хамтлагийн охтууд ярилцлага өгсөн. Тэгээ энэ ярилцлагыг хүмүүс ингээд сөхөж эхэлсэн. Тэ манайг хамтлагаасаа завсарлага авна гэдэг мэдээг гарахын 3 хоногийн өмнө эдгээр ийм ярилцлага өгчээсэн байна гэд. За тэр ярилцлаган дээр болохоор соло карьерийн тухай ярилцж байгаа байхгүй юу. Тэгээ манайг ингэж хэлдэг. За One Direction гэдэг хамтлаг 5 гишүүнтэй байсан. Тэгээ Zayn Malik соло карьераа хөөхгөд хамтлагаасаа гарахад фэнүүдэд нь үнэхээр хэцүү байсан. Ер нь бол ингээд айгүй юм донслогоотой юм нөхцөл байдалд оцсон байгаа шүү дээ. Тэгээд би бас фэнүүдигээ тийм нөхцөл байдалд төрөөс оруулмааргүй байна. Тийм нөхцөл байдалд оруулах хүн нь би баймаргүй байна. Тэр шалтгаан нь би баймаргүй гэж манайг хэлсэн. Ердөөс ингээд завсарлага авах гэдэг тийм юм ердөөсөө бүр цохуугаачгүй байхад би тийм шалтгаан болмооргүй байна гэж хэлж байгааг фэнүүд айгүй нухацтай хүлээж авч байгаа байхгүй юу. Тэгээ энэ нь ч гэсэн надад бас айгүй сэжигтэй санагдаж байгаа. Манаа ер нь ингээд хамтлагаасаа гарах гээд байгаа ч юм уу те завсарлага авах гээд байгаа. Ер нь хамтлаг нь ингээд 6 гишүүнтэй байхад болно гэдэг ингээд мэдээдсэн юм шигтэй. Эсвэл мэдээдсэн биш. Огт мэдхгүй зүгээр ингэж соло карьер ярангууд те өнөөрэ One Direction гэдэг хамтлаг байсан. Хамтлагийн гишүүн хамтлагаасаа гарсан гэдэг нэг юм байгаа. Тэгээд одоо ингэ гिचүүр нь айгүй хэцүү шттэ. Би лав хийжээч тэхгүйсэн гэ манаа хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр хамтлагаасаа завсарлага авна гэдэг одоо энэ шийдвэрийг манаа ердөөсөө гаргаагүй харин манайг гаргасан юм шигээр харагдуулсан гэж тэгж байгаа. Фэнүүдтэй хэцүү байлгамааргүй гэж ярьжсэн хүн юу гэж одоо ийм нөхцөл байдлыг одоо үүсгэх хэвдэ гэж байгаа байхгүй юу. За тэгээ Cut гэдэг сэтгүүл төгсөн ярилцлаган дээрээ бас манаа нөгөө залхуу гэж дуудуулдагт айгуу дурггүй гэдэг тухай ярьсан. За юу гэж хэлсэн бэ гэхлээр Америкт ажил амьдралын тэнцвэр ингээд айгуу өөр байдаг. Ганцхан Америк гэлтгүй яг одоо Cat's-eye-г тухайн үедээ бүрэлдэж байхад Америкчууд үзчихсэн. Тэгээ солонгосчууд айгуу үзчихсэн те. Тэнгүүд яг тэр үзэгч нарын хувьд амьдрал ажлын энэ одоо баланс нь тэнцвэртэй байдал нэм тис ондоо байдаг. Яаж ч байсан ажилдаг, айгүйх ажиллахыг айгүй зөв зүйл гэж боддог. Хасл гэдэг бол үнэхээр гоё зүйл. Өвдөжсэн ч халуурж исэн ч ажилдаа явдаг хүнийг ваа чи ямар лагийн мундаг ингэж ярьдаг. Харин Швейцарт болохоор ердөөсөө тэгдэггүй. Өвдсөн бол угаасаа ажилдаа явдаггүй. Эргэн тойрныхын хүмүүс одоо хамт ажилдаг хүмүүс нь ч гэсэн хүй ажилдаа ирээч. Би халуурсан ч гэсэн ажилдаа очиж илээсэй ч юм уу те ямар нэгэн тийм дарамт хүлээлт ердөөсөө үүсгдэггүй. Яг тийм одоо ихтгэл үнэмшлэр тэнцэн ингээд Швейцарт ингээд төрөө төсцөөхтэй байгаа штэ. Тэнгүү тэрэнд ингээд дасан зохицох аюу хэцүү байсан гинэ. Тэгээ явандаа дасан зохицчоод одоо хүртэл залхуу гэж дуудулдаг. Тэгээ тэр нь аюу шудраг бус санагддаг. Ялангуяа хамтлагийнхаа цор ганцаараа стохин залхуу гэж дуудуулаад байдаг аюу шудраг бус. Дээрэс нь одоо хүмүүст фэнүүдэд сонсогчдоо өөрийгөө батлахын тулд нөгөө үдээсээ илүү хичээж иж л үнэлэгдэх юм шиг ийм нөхцөл байдалд байдаг нь аюу хэцүү байдаг гэж хэлсэн. За тэг ямар ч гэсэн завсарлага авна гэж зарлагаас 3 хоногийн өмнөх энэ ярилцлагыг фэнүүд нь эргэж зөхөөд ингээ хооронд нь холбож байгаа. Тэгээ дахиад нэг холбох болсон шалтгаан нь 2 сарын 20-нд нөгөө мэйл илгээснээс хойш нэг удалгүй манай Weverse дээр өөрөө ингээ мэдээлэл бичсэн. За ингэсэн.
Надаас сонсоосоо гэж хүссэн юм аа. Би зүгээр байгаа. Би өөртөө анхаарч байгаа. Заримдаа юмс бидний удирдлагаас гарчихдаг аа. Гэхдээ илүү сайн зүйлийн төлөө юм болж байгаа гэдэгт итгэж байна. Дахин уулзгаа хүлээж тэсэхгүй нэ гэж бичсэн. Нөгөө мэйл дээр чим эрүүл мэндийн шалтгааны улмаас эрүүл мэндэд анхаарах гад завсарлага авч байгаа гэсэн чинь манай өөрөө хэлэхдээ би эрүүл байгаа. Би зүгээр байгаа гэж хэлсэн. Ингээд зөрчиж байгаа. Хоёрдугаарт нөгөө мэйлэн дээр өртөөсөө одоо ингээд доор нь өртөөсөө хүндэтгсэн манаа ч юм уу тийм юм байгаагүй. Харин HXG буюу Hype Geffen 2-оос энэ мэдээллийг хийж гинэ гэж хэлсэн. Маногийн ямар ч оролцоогүйгээр энэ шийдвэр гарцсан гэдгийг ингээ манаа даал утгаар ойлгуулад байгаа юм шиг байгаа гэж фэнүүд хүлээж авж байна. За дээрэс нь энэ одоо таамгийг Demoa гэдэг нэг юм одоо gossip site байдаг хгүй юу? Instagram хаяг бүр баталж өгсөн гэх юм уу? За тэд нар болохоор хэлэхдээ за нэгэн их сурвалж Demoad ингэж хэлсэн гинэ. Манаа хамтлагтаа эргэж ирэхгүй угаасаа хамтлагаас нь хасж байгаа гэсэн ийм мэдээг их сурвалжаас авсан байна. Тэгээ хүмүүс ер нь бол бүр итгэж байгаа. Ер нь Demoa айгүй алдартай gossip-ны одоо ийм сурвалжлагч гэх юм уу мэдээлэгч байхгүй юу? Айгүй олон одоо юунууд ингээд яг таарж исэн. Гэхдээ мэдээж таарахгүй нууд нь ч олон байсан л та. За одоо ингээд за манай ердөөсөө ингээд завсарлага аваагүй зүгээр ингээд хамтлагаас ингээд уусаж гарч байгаа юм байна те. Одоо худлаа завсарлага авлаа гэж байгаа юм шиг гээд. Тэг яг энэ цуурхалд итгэх болсон дахиад нэг шалтгаан нь фэнүүдийн гаргаж ирсэн шалтгаан нь Cat's-ай аль дээрээс хойш манай байхгүйгээр тавуула эдгээр ер нь хэр амжилттай явах вэ гэдгийг ингээд тестлээд байсан гинэ. За жишээ нь Gabriela гэдэг дуу байгаа штэ. Энэ дууны бүжгийн хувилбар дээр манаа байдгүй тавуула байдаг. Тэгтэл яг одоо энэ 5 гишүүний бүжгийн бичлэг Cat's-ийн хамгийн их үзэлттэй бичлэг. За энэгээр юг батлах гэж байгаа вэ гэхээр манаа хамтлагт байсан ч байгаагүй ч хүмүүс үзэх юм байна гэдгийг ингээд одоо тестлж үзээд штэ. Дараагийнх нь болохоор манай Cat's-ийн Glossier гэдэг одоо брэндтэй хамтарч ажилласан, зураг авалтанд оролцсон. Тэгээ тэдний юм том постэр одоо ингээ хан дээр байрч байгаа байхгүй юу. Тэгсэн чинь октоо тэр постерныхаа урд зураг авахулсан. Тэгээд бас манаагүйгээр зураг авахулсан. Постэр дээр ууг нь зургуулаа байгаа. Тэгсэн чинь Юнчэ зураг авсан хүн нь яг Юнчэгийн толгойг албаар яг одоо манаагийн царайг дарсан тийм өнцгөөс зургийг авсан. Ер нь ингээл баг багаар эднэр тавуулаа шүү гэд ингээ харагдуулах гэдсэн юм шиг. За тэгээ ер нь бол энэ мэдээний их сурвалжуудаа би дандаа ингээл интернетээр сайж байгаа ш. Угаас хажууд нь байх боломж байхгүй юм чинь. За тэгээд би Perry Pop Culture гэдээ бас нэг gossip ярьдаг залуу байдаг. Тэр залуугийн бичлэгнээс нэг ийм зүйл олж мэдсэн. Perry Pop Culture бас адилхан Cat's-ийн тухай одоо ингээд рил хийж байгаа байхгүй юу? Ингэсэн тэгсэн бла 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 ингээд манай хамтлагаас ингэж тэгж гэд тэгсэн чинь тэр рилнийхэн доор хамтлагийн гишүүн Даниэлагийн аав нь комент хийсэн. Нэг гишүүн байсан ч байгаагүй ч бүх зүйл үргэлжлэх ёстойгоор үргэлжилнэ. Cat's-ай бол нэг охиноос илүү том зүйл шүү гэж комент хийсэн. За энэ аккаунт бол яг Даниэлагийн аавынх нь аккаунт мөн. Одоо ингэж бодохоор айгуу сонирн байгаа. Тэр хамтлагийн гишүүд чинь бүр ингэж айгуу дотн болчихж байгаа шүү дээ тий. Бүр бүх юмд хамт тэнгүүд аав ээж нь ер нь бол одоо миний охиноос ялгаа юу байх вэ гэж ингээ ууг нь бол харьцсан да тий. Бидний одоо төсөөллөөр гэх юм уу. Тэгтэл тэгж харьцахгүй наад хүн чинь байсан ч байгаагүй ч яадын гэж байгаа юм шиг. Эсвэл нөгөө талаас юу гэдэг Даниэлагаа одоо охиныгоо ингээ илүү дээш өргөмөр байдаг юм шиг байгаа. Одоо гол хүн байх хэвээр, нүүр царай байх хэвээр, гол бүжигчин, гол дуучин байх хэвээр гэдэг ч юм уу те. Тэгтэл ингээ Даниэлагаас илүү алдартай, Даниэлагаас илүү дагагчтай байгаад нь аав нь уурлаад байгаа юм шиг. Манаа хасагдсан ч хамтлагийн үйл ажиллагаа үргэлжлэх ёстой. Зүгээр нэг охиноос илүү том зүйл шүү. Яагаад маноог хамтлагаасаа гарч байгаад ингэж амар анхаарал өгöd байгаа гэж байгаа юм шиг хандлага гаргаад байгаа байхгүй юу. За тэгсэн чинь нэг ийм рил байсан заяа. Лейблийн гадуур халтанд өртөж байгаа бас нэгэн хар арьстай охин гэдэг нэг ийм бичлэг дээр манаа өөрийнхөө ориг хаягнаас лайк дарсан. Буюу Hype Geffen гэдэг entertainment Cat's-аяханд ялгууралтай ханддаг. Маноог хар арьстай болохоор гадуурхаж байгаа гэдгийг ингээд 70 утгаар хэлээд байгаа юм шиг шууд хэлж чадахгүй. Ямар нэгэн пост, стори, комент одоо үлдээж болохгүй. Тэнгүүд ингээ ганц илэрхийлэх арга нь ингээ лайк юм шиг те. Хин нэгэн хүн маноогийн хэлхийг хүсэж байгаа юмыг ингээ хэлэнгүүд тэр гэд ингээ лайк дарж илэрхийлж байгаа юм шиг нөгөө ингэж байгаа юм шиг юм болоод байгаа байхгүй юу? Маноог хамтлагаасаа завсарлага авж ийн гэхэд маш олон артистууд түүнийг дэмжсэн. За жишээ нь Pussycat Dolls-ын гишүүн байсан Melody гэдэг эмэгтэй байгаа. За Pussycat Dolls чинь
React гэдэг дугаараа эргэж ирсэн шүү дээ хэдэн жилийн өмнө те нөгөө лаг ихц нар чинь ингээл супер гоё бүжиглээл тавуулаа. Тэгсэн чинь тэр эргэн ирэлтэнд оролцоогүй нэг гишүүн нь Melody. Тэгээ Melody Pussycat Dolls хамтлагийн хар хайртай гишүүн байсан бас. Тэгсэн чинь тэр гишүүн Instagram дээр Маногийн зургийг постлоод тэгээ бид нар чамайг харж байгаа шүү гэж тайлбар дээрээ бичсэн. Одоо энэ нь юу гэдэг чи үйл үзэгдэгч биш шүү. Бид нар чамайг харж байгаа, чи чухал хүн шүү. Бид нар чамайг сонсож байгаа, чиний дуу хоолой одоо байгаа байдал ч үнцэнтэй шүү гэдгийг илэрхийлж байгаа гэсэн үг. За Lay Ann бас Маногийн тухай пост дээр бид бие бинийгээ хамгаалах хэрэгтэй гэж комментцсан. Дараа нь дуучин Chloe одоо Маногийн тухай сонсоход айгүй гонигтай байлаа гэж комментцсан. За ер нь бол ганцхан Мано болон фэнүүд гэлтэхгүй маш олон танил хүмүүс бас Маног гадуурхагдж ийн гэдэгт итгэж байгаа юм шиг байна. За ямар ч сан тэгээд Даниэлагийн аавынх нь коммент ядчихад ердөөсөө дуусаагүй дахиад коммент бичээд исэн. Чи ажиллаа хийхдээ бэлэн болсон үедээ буцаж ирээрэй гэсэн. Өөрөөр хэлбэл нөгөө Маног залах уу гэдэг юу гэдэг энийг одоо чухалчилж үздэггүй өвдөхөөрөө амраад идэх ч юм уу тийм ажлын одоо юм хөдөлмөрч зам байхгүй гэдгийг шүүмжлээд байгаа юм шиг хөдөлмөрлөж чаддаг болохоор хамтлагтаа буцаж ороорой гэж комментцсан. За тэгээ ер нь бол энэ мэдэн дээр аюул олон хүмүүс комментж байгаа штэ. Нэг хүн ингэсэн байгаа. 6 гишүүдээ октын хамтлаг штэ. Тавуулаа байна гэхээр төсөөлж чадахгүй нэ гэсэн чинь Даниэлагийн аав нь 5 гишүүн ч гэсэн зүгээр штэ гэж reply бичсэн. Муухайгайз. За Даниэла түүний гэр бүлийнхэн талархлын баяраар ингээ хамтлагийн октуудыг нь урьсан байна. Тэгсэн чинь хамт ахуулсан зурган дээр нь энэ дээр гэхдээ яг Мано очсон юм уу очоогүй юм уу гэдгийг бол би сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн одоо хамт ахуулсан зурган дээр Мано ердөөсөө байхгүй. Дандаа бусад тавна. Ээж нь бусад тавтай ахуулсан, галтгоонд бусад тавна. Хэрвээ үнэхээр хамтлагийн одоо label entertainment нь Маног одоо гадуурхдаг нь үнэн бол ганцхан энүүгээр зогсохгүй хамтлагийн гишүүнийхэн те бүр ингээм хамгийн дотны хүнийх нь аав нь бас гадуурхдаг болж тараад байгаа байхгүй юу? За бас нэг хүмүүсийн таамаглаж байгаагаар Мано нэг сайн найзынхаа богино хэмжээний кинонд дүр бүтээсэн байсан. Тэрийг Мано өөрийнхөө Instagram дээр постлсан. За тэгсэн чинь одоо лейблтэй хийж байгаа гэрээн дээр өөр хүний клипэнд орж болохгүй ч юм уу те орохоор бол зөвшөөрөл авна. Ингэн тэгнэ гэд дүрмүүд байдаг штэ. Тэр дүрмийнх нь нэгийг зөрчсөн. Зөвшөөрөл авахгүйгээр одоо тэр богино хэмжээний кинонд тоглоод зөвшөөрөл авахгүйгээр постлсан. Тэгээ энэ дүрмээ зөрчсөн болохоор Маног шийтгэхэд хамтлагийн үйл ажиллагаанаас ингээд завсарлуулж байгаа гэсэн бас ийм таамагийг фэнүүд нь дэвшүүлсэн байгаа. За тэгээ мэдээж одоо ингээл non disclosure NDA гэл ингээл одоо аюул болон хаалтын гэрээнүүд байдаг шүү дээ. Хаалтын нууцлалын гэрээнүүд байгаа. Хамтлагийн бусад гишүүд ууг нь юм дуурмаар байсан ч юм дуурч болохгүй гэдэг гэрээний заалтнаасаа болоод яг энэ нөхцөл байдал дээр ямар нэг юм тайлбар хийж чадахгүй байгаа гэж бас фэнүүд таамаглаж байгаа. За тэгээ ер нь бол гарах тухай дээр хүмүүс яг юм хоёр талтай байсан. Зарим нь болохоор мэдээж те Мано хамтлагийн хамгийн алдартай гишүүн би Маногоос болж Кацаыг мэддэг. Хэрвээ Мано хамтлагаас гарах юм бол Кацай хамтлагийн фэнүүдийн тал хувь нь байхгүй болно. Мано энэ хамтлагийг чимдэг гих мэдчлэн одоо түүнийг өмөрсөн комментууд их байсан бол нөгөө талаас Мано одоо ингээл баримтат кинон дээрээ ч гэсэн ердөөсөө хамтлагаа хүндлэхгүй байгаа, үйл ажиллагаа хүндлэхгүй байгаа, бэлтгэлээ хүндлэхгүй, октодоо хүндлэхгүй зүгээр ингээл амраал байж идэг юм ирэх мэрх тэг ямар ч юм одоо этик байхгүй ч юм уу тэгж одоо шүүмжилж байгаа комментууд ч бас байсан. За тэгсэн чинь Merit Mano гэдэг Instagram бишээ TikTok хаягн дээр нэг ийм бичлэг олцсон. Фэнүүд минь намайг Кацаяас гарсан гэж бодож байтал хамтлагтаа эргээд нэгдээд үйл ажиллагаанд орж байгаа би гэсэн бичгтээ нэг аян дээр одоо Мано ингээд байж байгаа байхгүй юу. Тэр аян болохоор wow hey people хөөх сайн хүмүүсээ гэж байгаа ийм аян дээр team text бичсэн. Wow hey people. Гэхдээ энэ нь яг Маногийн ориг TikTok хаяг уу гэвэл мэдхгүй байна. Яагаад гэхлээр түүний ориг хаяг нь болохоор 7.4 сая дагагчтай юм TikTok байгаа аккаунта хамгийн сүүлд 2023 онд ашигласан. Дебют хийснээс хойш ер нь бол ашиглаагүй. Гэхдээ энэ аккаунтных нь хамгийн сүүлийн бичлэг яг тэр аудион дээр хийсэн бичлэг байгаа. Wow hey people гэдэг. Wow hey people. Тэгэхээр үнэн байх боломжтой юм шиг те. Тэгэхээр бүгдээрээ ямар ч гэсэн одоо энэ зүгээр цуурхал фэнүүд ингээд нөгөө хит айснаасаа болоод ингээ юмыг сөргөөр ургуулan бодож гин гэж найдаа. Тэгээ Кацай ч угаасаа зургуулаа байхтаа л гоё штэ. Тэгээ та нар бас энэ дээр юу гэж бодож гин. Гэхдээ ингээ бас бодохоор
Манай үнэхээр ингээд гадуурхагдаг гэдэг юм дээр лайк дарсан байна гэхээр үнэн чимшиг те. Ялангуяа тэр бичлэгэн дээр угаасаа л Маногийн тухай ярьж байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг зөвшөөрж байгаа юм шиг гэж бодохоор Маног ингээ албаар ингээ хасах гээд байгаа юм шиг. Та нар юу гэж бодож байна? Тэгээ энэ TikTok-ыг харахаар үгүй юм шиг, ямар ч замлагтай эргэж ирэх юм шиг шитгүүлээд байгаа нь үнэн юм шигтэй мэдэхгүй байна. Тэгээ ямар ч энэ дээр дахиад нэг ярих юм байгаа. Даниэлагийн аав ер нь бол түүнийг ер нь зогсоох хэрэгтэй хаа, сошиал медиагийн түр хаах хэрэгтэй хаа. Яагаад гэсэн чинь Даниэлагийн ааваас болж Лиза Даниэла хоёрын дайн эхэлж байгаа. Ер нь бол би яагаад ингэж яриад байгаа юм бэ? Даниэла ч одоо K-pop industry хамгийн мундаг бүжгэлдэг гэдэг одоо ийм чадвартай эмэгтэй байгаа штэ. Одоо артист тий. Тэрнээс өмнө Лиза байсан одоо эмэгтэйчүүдээсээ. Тэгсэн чинь ер нь аавыг нь ингэж бичгээс өмнө ер нь энэ хил ам гарахаас өмнө хүмүүс одоо тэр хоёр хоорондоо биш ер нь фэнүүд нь Лиза Даниэла хоёрыг аягүй их талцуулаад байсан штэ. Хин нь илүү хин нь муу бла 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 гэд. Тэгсэн чинь аав нь яг энэ хэрүүл дээр нэмж орж ирсэн. Ер нь нэг иймэрхүү постууд байдаг шүү дээ. Энийг нь дэмжиж байгаа лайк, энийг нь дэмжиж байгаа зүрх гэд. Тэгсэн чинь Facebook дээр Даниэлаг сайн бүжигчин гэж боддог бол лайк, Лизаг сайн бүжигчин гэж боддог бол зүрх гэдэг пост байсан байхгүй юу? Тэгсэн чинь тэрэн дээр Даниэлагийн аав нь ингэж бичиж шít. Хэрэг үнэхээр асуумаар байгаа бол Даниэла илүү штэ. Тэр илүү сайн бэлтгэгдсэн. Нэмээд тэр латин. Латин гэдэг нь Аз бүжигчдээс одоо давуу байх нэг том шалтгаан. Түүний тааз нь хинч хүршгүй, түүний таазыг хинч дийлшгүй гэж аав нь бичиж байна. За энийг болохоор хүмүүс бодохдоо за нэгдүгээрт Аз хүмүүсийг одоо дорд үдэж гин гэж бодож гин. Одоо өөрөөр хэлбэл арьс өнгөөр ялгуурлах. Хоёрдугаарт аав нь айгүй юм одоо ёс бус байна гэж хэлсэн. Ягаад охиныхоо таазыг гайхамшигтай гэж хэлээд байгаа юм бэ? Энэ айгүй юм заваан байна, айгүй sexual байна гэж хэлж байгаа. За тэг ямар ч гэсэн энээс болж фэнүүд Лизаг айгүй өмөрж байгаа. Лизаг өмөрхийн хажуугаар Даниэлаг айгүй доромжилж байгаа. Тийм Лиза хамаагүй илүү штэ. Гих мэтчлэн айгүй олон бичлэг бүр үнэхээр их хандлттай байгаа. Зарим нь болохоор Даниэлагийн ааваас уцыг хурааж аваач гэж байгаа. Тэгээ энээс болж Даниэла өөрөө маш их үзэн ядалт авч байгаа. Ааваасаа болж. Тэгээ дээрэс нь бас нэг late night show-н дээр Кацаяхаа орсон чинь Даниэла ингээд София руу жоохон бүдүүлэг зан гаргацсан байхгүй юу? София хамгийн сайн худлаа хэлж чаддаг болохоор би түүнтэй ингээд сүнсээ солимоор байна гэд. I would want to switch with Sophia just because she's really good at lying and I want to like know how to. Тэгэд ингээд энэ нь одоо юу гэдэг камерын дэргэд шууд одоо бүли хийж байгаа, шейд хийж байгаа, мин байгаа гэж хүмүүс хүлээж аваад тэгээд Даниэлаг аягүй үзэн ятсан. Тийм яг энэ дээр нь аав нь ингээд нэмчихэж байгаа байхгүй юу? Яг би ч гэсэн өмнөх бичлэгэн дээрээ Даниэла Лиза хоёрын нөгөө харьцуултын тухай ярьж агаад тэгээ миний бодлоор Даниэла илүү бүжгэлдэгэ хэлсэн штэ. Тэглээгээд Лиза муу бүжигчин, Лиза Даниэла гүцэхгүй штэ. Лиза зүгээр Даниэлагаа суралт ч юм уу тэ мэдгүй. Яг тийм өнцгөөс хэлсэн юм шиг хүмүүс айгүй хүлээж аваадсан байхгүй юу? Лиза супер бүжигчин, үнэхээр гоё. Даниэла бас гоё. Гэтэ би Даниэлаг жоох илүү гэж боддог байлаа гэд Лизаг би доош нээж ин үзээд чинь гэсэн одоо тийм зориг ингээд дотор байхгүй байгаа байхгүй юу? Ер нь хүмүүс тэ Лизагийн фэнүүд ер нь хин нэгэн айдлын фэнүүд яг тэгж хүлээж авдаг болохоор Даниэлагийн аавынх нь энэ комент ер нь бол одоо ингээд Даниэлаг асар их үзэн ядалтна гэж өвүүлж байгаа. Тэгээ энэ дээр та нар бас юу гэж бодож байна? Аавынхаа энэ үйлдэлээс болж Даниэла хараалгуулах нь зөв үү? Үгүй юу? За дараагийн ярих сэдв болохоор хамгийн сүүлийн сэдв Blackpink-ийн шинэ цомгийн тухай ярих гэж байна. За тэгээ энэ дээр болохоор Jisoo-гийн ад үзэгдэж байгаа тухай бас ярина. Шинэ альбом нь болохоор 2 сарын 27-нд гарсан. Хамгийн сүүлд 2022 онд Born Pink гэдэг цомог гарснаас хойш одоо 4 жилийн дараа Deadline гэдэг EP гаргалаа. За энэ EP нь болохоор 5 дуутай. Go гэдэг дууны зохиолч орн болохоор Chris Martin, Danny Chung, Henry Walter энтраас гадна Blackpink-ийн 4 гишүүд дөрүүлээ дууны үгэн дээр оролцсон. Харин одоо нөгөө бусад F-Boy, Champion, Me and My Girls билүү энэ 3 дуун дээр болохоор Blackpink-ийн аль ч гишүүн оролцоогүй. Дууных нь үгэн дээр ч оролцоогүй, энэ дээр нь ч оролцоогүй юм билээ. За Go клипний найруулагч нь болохоор Richmond Film гэдэг газрын найруулагч Rima Yoon гэдэг хүн ажилласан байгаа. За энэ хүн болохоор XG, aespa, All Day Project, IVE гэдэг хамтлагуудын клип дээр ажиллаж байсан. Тэгээд одоо чинь aespa-гийн Richman гэдэг дууны клипэн дээр ажиллаж байсан. Тэгээд XG дээр ажиллаж байсан гэхээр ер нь бол анхнаасаа Blackpink-ийн Go гэдэг дууны клипийг нь үзэхэд надад яг XG-ийн клип шиг санагдсан. Гэхдээ XG-ийн клипийг илүү юм mature болгоцсон юм шиг. Тийм санагц илүү юм бүсгүйлэг гэх юм уу? Та нарт тэгж санагдсан уу?
Энэ клипэн дээр, энэ дуун дээр, ер нь энэ цомгон дээр хүмүүсийн шүүмжилсэн хит хитэн зүйл байгаа. Эхнийх нь болохоор Blackpink in your area гэдэг одоо энэ үгээ ердөөсөө альж дуун дээр хэлсэнгүү. Тэгээ тэрний хооронд Blackpink will make ya эсвэл зүгээр Blackpink гэд одоо chant хийгээд ингээд дэснэ нь одоо фэнүүдийг жоохон гонсойлгосон. Одоо жишээ нь Blackpink in your area гэдэг үгийг ингээд сонсхийг айгүй хүссэн юм шиг байгаа. Ингээ хоногшсон үг болохоор. За хоёрдугаарт шүүмжилж байгаа юм нь өмнө нь Blackpink шин дуу гаргангууд за 24 цагийн дотор 100 сая хүрэх болов гэдэг ийм өрсөлдөө байнга явдаг байсан. Тэгээ BTS шин дуу гаргангууд за 24 цагийн үзэл дээрээ Blackpink-ийг гүйцэх нүг гэдэг байсан чинь юун 100 сая бүр 50 сая ч хүрээгүй. Тэгээ энэ бас шүүмжлэлтэй хандсан. Яагаад тэгэхээр ер нь Blackpink одоо яг тэр хуучин концептороо хүмүүсийн анхаарлыг аягүй татдаг байсан. Шинэ концептороо хүмүүсийн анхаарал сонирхлыг дахиж үзье, ингээ тгий гэдэг тэр зүйлийг нь өдөөхөө болцсон болохоор одоо үзэлт нь хандлт нь өмнөхөөс ингэж буурж байгаа гэж хүмүүс таамаглаж байгаа. За тэгээд дараагийн шүүмжилсэн юм нь болохоор одоо энэ үлдсэн дөрвөн дуун дээр нь одоо шинээр гарсан дөрвөн дуун дээр нь нэг ширхэг солонгос үг ороогүй байгаад нь хүмүүс аягүй дурггүй байгаа. Солонгос фэнүүд яг солонгостой анх гарч ирсэн Blackpink-ийг Blackpink болгосон одоо хүмүүс нь солонгос фэнүүд тэд нартай зориулж өрдөөсөө юм гаргасангүй гэж шүүмжлэлтэй хандж байгаа. Илүү олон улсын фэнүүдэд зориулсан байна гэд. Тэгээ би бас нэг юм олж харсан. Jump гэдэг дуунаас бусад дөрвөн дуу нь яг Blackpink-ийн гишүүдийнхэн тусынхан дуу юм шиг санагдсан гинэ. За F-Boy гэдэг дуу нь болохоор Rosie-гийн дуу юм шиг. Me and My гэдэг дуу нь болохоор Lisa-гийн дуу юм шиг. Go гэдэг дуу Jennie-гийн дуу, Champion гэдэг дуу Jisoo-гийн дуу юм шиг. Нэр ингэсэ тийм билээ. Та нар тгээ сонсоод үзээрэй. Яг тэдний соло альбомд нь таарахаар дуунууд байсан. За Me and My Girls гэдэг дуу нь болохоор өмнө нь цацагдахаас өмнө TikTok дээр хүмүүс лик хийсэн байсан, хулгаагаар задлцсан байсан. Яг тэр хулгаагаар задлцсан байх үед хүмүүс бодохдоо зүгээр Blackpink-ийн гишүүдээр юм AI дуу гаргацсан байж тээ хаахаа. Энэ юу гэж одоо хулгаагаар задлсан дуу байх втэ итгэхгүй байсан чинь мөн байсан. Энэ одоо юу гэдэг нь сайн зүйл юм уу муу зүйл юм уу? AI шиг дуу гаргаж ийн гэхээр за өмнө нь одоо Jump дууны клипэн дээр Jisoo аягүй ад үзэгдсэн. Jisoo-гийн дуулж байгаа хэсгүүд дээр Jisoo гарахгүй бусад гишүүдийг нь гаргаад байсан. Зарим нэг лукэн дээр бусад гурвыг нь харуулснаа одоо Jisoo-гийн юу өмснө ч харагдаагүй ч юм уу те ийм аягүй олон ад үзсэн шүмжилсэн юмнууд зөндөө байсан гэж ярьжсэн шүү дээ. Тэгтэл энэ удаад ад үзсэн нь ялгар үзсэн нь бас л үргэлжилсэн. За дууны хуваарлалтын дээр ярий заяа. Анх клипийг нь үзэхэд болохоор Jump-аас илүү Jisoo гаргасан биш үү гэж бодсон. За ашгүй дээ Jisoo бас овоо их гаргажээ гэж бодсон. За дуулалтын хуваарлалтын хувьд Jennie 34 секунд дуулдаг, Rosie 29 секунд, Lisa 15 секунд, харин Jisoo 13 секунд. Хамгийн бага мөр дуулдаг гишүүн болсон байна. Go гэдэг дуун дээр. За тэгвэл клипэн дээрээ хэрэг гардаг вэ гэсэн чинь Lisa хамгийн урт гарсан 28 секунд энэ Go гэдэг клипэн дээр. Дараа нь Rosie 27 секунд, дараа нь Jennie 24 секунд, дараа нь Jisoo 19 секунд л гарсан. За энэ болохоор яг соло гарч байгаа хэсгүүд нь шүү. Яг дөрвөлээ хамтдаа эсвэл юм деталь гарч байгаа хэсгүүдийг тооцохгүйгээр. За Jisoo энэ дээр ингээд хамгийн бага screen timeтай хамгийн бага дуулсан ийм гишүүн болж байна. Go гэдэг дуун дээр. Тэгээ Jump гэдэг дуутай харьцуулахад нь штэ. Jisoo болохоор 7 секунд гардаг. Тэгээ Go гэдэг дуун дээр ядаж 20 секунд гарсан байна. Ингэж бодохоор айгүй их болсон байгаа даа. Гэхдээ бэ штэ. Ер нь Jisoo ууг нь хамтлагийнхаа lead vocalist гэж явдсан штэ. Яг үндсэн хоолой нь болохоор Rosie тэгээ дараа нь Jisoo. Тэгсэн чи ер нь л Jisoo дандаа бага дуулдаг. Тэгээд одоо энэ 5 дуу нь одоо Deadline гэдэг EP-ийн 5 дууны урт нь нийлээд 14 минут 53 секунд болж байгаа юм байна л да. Тэгсэн чинь Jisoo 5 дуун дээрээ нийт 1 минут 25 секунд л дуулдаг яа одоо. 5 дуун дээрээ нийт штэ. За тэгээ задлж үзэх юм бол F-Boy гэдэг дуун дээр Rosie 53 секунд дуулдаг, Jennie 37, Lisa 26, Jisoo 24. За Me and My Girls гэдэг дуун дээрээ Lisa 53 секунд, Jennie 21 секунд, Rosie, Jisoo 2 9 секунд дуулдаг. Юу гэсэн үг юм бэ? 9 секунд гэж энэ одоо 4 гишүүнтэй хамтлаг юм уу? 2 гишүүнтэй хамтлаг юм уу? За Champion гэдэг дуун дээр Jennie 13 секунд, Lisa 11 секунд, Jisoo, Rosie 2 9.2 секунд дуулдаг. Энэ ад үзэж байгаа зүйл мөн үү? Эсвэл зүгээр л санамсаргүй ингэж таарж байгаа юм болов уу? Би л тэгж бодохгүй байна.
дуунуудын тухай сонирхолтой олж мэдсэн юм гэх юм бол Champion гэдэг дууны үгэн дээр Demon Hunter-ийн одоо дуучин оролцсон бэлээ. Дууных нь үгийг бичлэлсэн бэлээ. Гэтэ ер нь л хүмүүс яг энэ альбом дээр энэ EP дээр айгүй муу амтай байсан. Эдний гаргаж ирсэн хамгийн муу цомог нь байна. Хамгийн хандлт муутай, хамгийн зохиоггүй, хамгийн чихэнд наалтахгүй, айгүй олон жил ингээ үнэнч хүлээж хахад үнэхээр сэтгэл гонцоодлоо гэсэн юмнууд байсан. Та нарт ямар санагдсан бэ? Миний хувьд болохоор Go бол үнэхээр чихэнд наалтахгүйсэн. Дуу шиг санагдаагүй. Клип нь бол бүр супер байсан. Хамгийн таалагдсан дуу нь болохоор F-Boy. Яг дуу шиг байсан. Тэ дууных нь үг нь утга нь айгүй гоё байсан. Me and My гэдэг дуу нь болохоор дуу шиг дуу. Гэтэ бас тийм вау гэмээр бас тийм гоё байгаагүй. Blackpink шиг бас санагдаагүй. Тэгээ Champion гэдэг дуу болохоор бас тэр нөгөө нэг Blackpink гэдэг хэсэг надад бас таалагдаагүй. Тэгтээ тэр хэмнэлттэй хэсэг нь айгүй таалагдсан. Гэтэ ер нь бол нэг яг бүтэн цомгийг хэлэх юм бол Jump бол гоё байсан шүү дээ. 10-аас 6 юм болов. Одоо жишээ нь тэр Pretty Savage, See You Later Interpretation, Square Up билүү. Тэр цомог бол бүр супер байсан шүү дээ. Дуунууд нь бүр яг Blackpink, I'm a pretty savage энтергээд зин чи ердөөсөө тийм байгаагүй. Blackpink биш болцсон бэлээ гэд хэлсэн чинь ингээл айгүй хараалгасан шүү дээ. Би ердөөсөө юм бүх юм надад таалагдж явах хэвээр таалагдахгүй маа зүгээр чимээгүй байх хэвээр юм шиг тий. Уг нь ингээ хараад доромжилж доош нэгээгүй байтал. Гэтэ одоо тэгж санагдсан надад яг миний хувийн бодол. Тэгээ миний хувийн бодол дэлхийн бодол гэсэн үг биш. Би үнэлгээ өгдөг хүн биш. Зүгээр юм subjective зүйл. За тэгээд цомгийнхэн тухай дахиад сонирхолтой юм гэж хэлэхэд уг нь Rosie Call Her Daddy гэдэг подкаст дээр орохдоо цомгон дээр уг нь нэг юм гоё хамтарсан дуу байгаа. Өөр нэг артисттай хамтарсан дуу байгаа гэж хэлжсэн. Тэр хамтарсан дуу байгаагүй. We have like a fun collaboration that's coming up. Дэфэнүүд уг нь айгүй хүлээжсэн. Бүр BTS ч байж магадгүй юм шүү гэд одоо тийм таамгуудыг бүр гаргаж ирж байсан. Тэгсэн чинь юм BTS бүр ямар ч өөр артист байгаагүй. Тэгсэн чинь фанууд нь саркастик байдлаар тэр хамтарсан хүн нь Jisoo юм биш үү гэсэн. Үндсэн 3 дуучин нь Jennie, Lisa, Rouge энэ 3. Тэгээ хамтарч нэг хальт орж ирж байгаа нь Jisoo. Тэгээ бас нэг хулгаагаар задарсан дуу байдаг байхгүй юу? Нэг юм зуны vibe-тай ер нь айгүй гоё дуу. Тэгсэн чинь тэр дууг одоо энэ deadline-д орох байх гэсэн чинь ороогүй. Тэр нь л айгүй хит болохоор дуу байсан. Тэг яагаад энэ дууг оруулаагүй юм бол эсвэл дахиад ойрхоныг дахиад цомог цэцгэж байгаа юм болов эсвэл зүгээр цомог биш зүгээр синглүүд ч юм уу те тэгвэл уг нь гоё л байна. Энэ лик буюу хулгаагаар задарсан энэ дууга авмаар байна. Тэр гоё артисттай хамтарсан гэдэг байгаа тэр дууг бас авмаар байна. Шаардж байна. Одоо штэ надад ингээ клипэн дээр нь хамгийн таалагдсан, зөвүүн санагдсан хэсгүүдээ бүгдээ хамт үзье. Та нарыг надтай бас санал нийлж гин хэлээрэй. Клиптэй нь бол бүр үнэхээр ярих юм байхгүй. Бүр супер кул клип болсон бэлээ. Тэгтээ нэр энийг урам хугарсан юм нь Jennie, Lisa, Rouge, Jisoo энтертэй бүгд нэг ингээ супер өөрчлөгдсөн байхгүй. Тэг ингээл үсний засалт масалт нь өөрчлөгдөл ч юм уу. Тийм байхгүй. Lisa чолктой хэвээрээ үсний өнгө хэвээрээ бүгд ингээ байсан ч гэсэн нэг юм өөр харагдаадсан байхгүй юу? Jisoo, Jennie, Lisa 3. Rosie бүр яг адил харагдаадсан. Нөгөө байдгал мейкап, байдгал үснэ. Rosie гоё байсан л да. Гэтээ ингээд л яг огт хувиргаагүй. Тэр нь надад жоохон сонирн байсан. Лизагийн өмсөн хувцас бол гоё л штэ. Үнэхээр гоё, өөрт нь гоё зогч исэн. Мейкап нь супер гоё. Jennie-гийн үс өмсөн хувцас тэгснэ би энэ ингээд гялалзаад хайлж байгаа тэр хэсэг бас үнэхээр гоёсэн. Jisoo-гийн мейкап бас супер хөрхөн. Jisoo бүр үнэхээр царайлаг. Тэгээ ер нь бол энэ дууны утга чинь нэг юм би ер нь бол боосон шүү. Би одоо ингээд удирдах чинь шүү. Тэгээ миний үгээр байна гэдэг тиймэрхүү утгатай тийм дуу байлаа штэ. За Лизагийн өгүүлж ингэж хөлөөрөө өршгөлж гарч ирээд өгүүлдэг хэсэг нь тэр аль бүр үнэхээр гоёсэн. За Лиза бүр ингээ амар гоё хөдлөөд мөлхөнгөө өглөөрэй гэдэг энэ даалгаврыг сайн биелүүлж чадах хүн Лизалах ер нь бол. Яа тэгснэ ардаас нь Jennie-гийн орж ирж байгаа бүр миний шар үсийг босгосон. Яг хумцаараа ингэж дараал транзишн ороод тэгснэ тэр юмар хавчигдах гэж байхдаа ингээд мөр зөрөө айгүй гоё хөдлөсөн. Биеийн хилэмжээ бүр үнэхээр гоё гаргасан. Энэ амар гоёсэн энэ хэсэг нь. Айгүй мэдрэмжтэй ингээ хөдлөөд байгаа байхгүй юу ингээд амар яарсан биш хэд хичээсэн биш. Тэгээ Jennie-гийн мейкап нь бас айгүй гоёсэн. Нүднийхэн доор хальт юм улаан, дээдл нь юм цэнгэр ногоон ч юм уу те. Йоо тэр нь хөдөлж байгаа нь бүр үнэхээр гоё наа. Тэгээ Jisoo-гийн энэ хэсэг бас айгүй гоёсэн. Jisoo-гийн өмссөн энэ одоо өдтэй хувцс нь
айгуу гоё лээ. Тэгээд Жисүүгийн бас нөгөө ингээ арьсаа ингэж хуулж гуужж байгаа хэсэг нас айгуу гүйлсэн. Энэ ууг нэг утга учир байгалах те хар уцтай байж байгаа л цагаан уцтай болоод далавч малавч гэл маск гунж мунаалгаа. Тэгснэ ингээд томруулаад харахаар хүний бие организм байгаад байгаа шүү дээ. Ийм нуруу нугас мугас зүрх мөрөх гэл. Ер нь бол юм болгоны эхлэл бид нар эдис бол бид нар гэж хэлээд байгаа юм болов. Яа тэгснэ энэ хэсэг бүр үнэхээр гойсон за. Ингээд Лизагийн доороос салхилаад Лиза зүгээр ингээд зогсож байгаа байхгүй юу? Яа. Наад энэ хэсэг бүр үнэхээр гойсон. Ямар үзэсгэлэнтэй юм бэ гэд. Тэг энэ дээр Лиза ингээд ямар нэг хөдөлгөөн хийж мэгээгүй зүгээр ингээд оршиж байгаа нь үнэхээр гоё. За нэг юм байна да. Та нарт ямар санагдсан? Тэг нөгөө Blackpink гэж чант хийгээд байгаа нь ямар санагдсан? Тэгээд дууных нь клипийн тухай, ерөн цомгийнхэн тухай надтай санал нийлж гинөө, зурж гинөө. Үнэхээр таалагдсан байж болно шүү дээ. Тэгээд таалагдсан бол юун таалагдсан бэ? Бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.